Монгол Ардны намын бүлэг сая үүсээд байгаа энэ цаг үеийн ажил асуудлаар хаалттай хоролдооныг хийж за тодорхой мэдээллүүдэн өглөө. За их хурлын бүлгийн гишүүд маань өөрсдийнхөө санал бодлуудыг тов тодорхой илэрхийллээ. Энэ олон улсын төвшөнд үүсээд байгаа нөхцөл байдлууд энэ хор нөлөө Монголд бас сүүдрэн тусах энэ бүх юмнаас урьдчилан сэргийлж энэ бэлтгэл бэлэн байдлынхаа асуудлыг энэ хямралт нөхцөл байдлынхаа төлөвлөлт менежментийг боловсронгуй болгох тал дээр илүү шаргуу ажиллах ёстой. Тийм учраас их хурлын болоод их хурлын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд ямарваа нэгэн саат учрах үндэсгүй. Тийм учраас энэ үнийг цааш нь явуулах тал дээр бүлэг бүрэн чигүүргэн хангаж ажиллая гэдэг нэгдүгээр тийм шийдэл. За хоёрдугаарт энэ яригдаад байгаа ардчилсан намаас тавьж байгаа асуудал, манай гишүүдээс гаргаж байгаа асуудлууд энэ юмнуудаа өдөр дах зөвлөл дээр ойрын хугацаанд өнөөдөр ороо юм маргаад өглөө ярьж улс төрийн тов тодорхой шийдвэр гаргаад тэрнийг улсын их хурл дахь бүлэгтэй чиглэл болгоё. Бүлэг өдөр дах зөвлөлийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллая гэдэг ийм шийдэлд бүлэг хүрсэн. Нийт хэдэн гишүүн оролцсон? Сая 52 гишүүн оролцлоо, 100% дэмжлээ. Ямар асуудлуудыг ер нь зөвшөөрж байгаа гишүүдийн хувьд? Тэр дөрвөн хаалттай хоролдоо учраас би эцсийн гарсан шийдвэрээ ярьж байна. Ярьсан асуудлын тойм бол гарсан шийдвэрээс тодорхой байгаа баха гэж ингэж ойлгож байна. Улс үндэстнийхээ аюулгүй байдлын эрх ашигыг хангах, эдийн засгийнхаа энэ байгаа нөхцөл байдлыг дордогчихгүй байх, иргэдийнхээ аж амьдралд бас их хүндрэл асарчихгүй байх үүднээс энэ хямралт цаг үеийн байдлаа харж чадсан төлөвлөлтөө бүрэн хийж явах тухай нэг асуудал байна. Энийг бол дан ганц монголч биш. Энэ олон улс орнууд энэ төлөвлөгөө юмнуудыг гаргаад ажиллаад эхэллээ. За энэ л үг орё гэж. За хоёрдугаарт энэ асуудлуудыг харин намынхаа өдөр дах зөвлөлтөөр ярьж улс төрийн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд тов тодорхой чиглэлээ. За өдөр дах зөвлөлийн шийдвэрийг намын ерөнхий нарийн бичгийн дарга санал болгож гаргадаг. Тийм учраас сая бол тов тодорхой энэ Амраас оюутны нарийн гишүүд оролцсон уу? Оролцоогүй. За баярлалаа. Ойлгоцсон чадаагүй. Тов тодорхой шийдвэрснийг би сая хэллээ. Ямар